За сайн байцгаана уу? Миний би ариун бол дахын уралданд ирсэн байна. За канвастай зочин. Би яах гэж байгаа вэ гэхээр энэ канвасан дээр ариун бол дахын одоо заавраар зураг зурнаа. Миний зорилго бол суралцах. За ингээд урал руу орцгоё. За ариун бол дах бол өөрөө бас түүхэн сэдвтэй зургууд зурдаг. Тийм болохоор би бас ахыгаа хүндлээд юм хүннүү дээлэр гойсон байгаа юм шүү. За энэ ингээд зургуудыг харах юм бол 13 дугаар зууны үеийн байр байдлыг эхлүүлээд одоо зурж дуусгах гэж шиг байна, тийм ээ. Энэ ингээд бурхан халдуу бол байна. Хөгжмийн сэдвтэй зургуудыг бас их судалж зурдаг аа. За мөн энд Чингис хааны аргасан хуурч энтергээд бас их юм гоё сэдвтэй зургийг эхлүүлсэн байна. Ах бол бас их том зургуудыг ер нь зураад эхэлсэн байгаа юм байна. За ингээд урлан руу орцгоё. За сайн байна уу? За сайхан аварч байна. Сайхан аварч. Та сайхан аварч. Сайхан аварч байна. За канвастай зочин нэрлээ. За. Тэгээд дүүн ямар ч байсан канвасаа аваад ирсэн. За энэ канвасан дээр танаар анхан шатны бас зураг зурулахыг заалгаж өөртөө бас нэг бүтээл авч үлдэх гээд байгаа. Бид энэ удаа Монголын дүрслэх урлагийн ертөнцид өвөрмөц өнгө аяс гүн гүнзгий мэдрэмжээрээ тодрон уран бүтээлээ туурвиж байгаа авьяаслаг зураач Монголын орчуудын эвлэлийн гишүүн Гүнт Самбуугийн ариун болдыг онцолж байна. Төв аймгийн Эрдэнэсэнд суманд мэндэлсэн ариун болд нь урлагийн замналдаа тасралтгүй хөдөлмөрлөж их засаг. Олон улсын их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд 2007-оос 2013 оны хооронд уран зургийн багшаар ажиллаж залуу үеийн авьяасыг хөгжүүлсэн. 2014 оноос хойш чөлөө туран бүтээлч болж өөрийн сэтгэл уран сэтгэмжийг хязгааргүй туйрвалдаа шингээсээр байна. Ариун болдын уран зургууд дэлхийн өнцөг булан бүрт Монголын урлагийн нэрийг дуурсгажээ. Түүний бүтээлүүд 30 гаруй олон улсын үзэсгэлэнд дэлгэгдсэн бөгөөд шин салхи, хавар намар, Бээжин биенэл, Америкийн Экспо Арт, Ирландын Арт Фэйр, Оросын Диханы Степи зэрэг нэр хүндтэй тайзнаа гялалсан юм. Мөн өөрийн нэрээр нэрлсэн ариун болд бие даасан үзэглэн өнцөг 3 цаг зэрэг хамтарсан үзэглэнгээрээ тэрээр өөрийн уран бүтээлийн гүн ертөнцийг олон нийтэд нээж өгчээ. Бид зураач Гүнт Самбуугийн ариун болдын уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй яриаг өрнүүлэх болно. За юун түрүүнд бас яг таны зураа сууж исэн зургийн тухай бас асуумаар санагдаад байна. Оо яг дуртай юм аа яг сууж байна. Энэ хууль хайлах одоо хүн байгалийн тийм ээ Монгол хүний дотоод сэтгэлд байдаг тийм аяд дан чимээ тийм ээ байгаль дэлхийдээ одоо эртнээсээ ингэж дуу чимээ төрсөөр одоо харьцажсэн ард түмэн штэ. Тэгэхээр энэ болгоны тэгээд дотоод сэтгэлээс мөн чанараасаа одоо ингээл дуртай юм аягээ сууж яа л гэсэн үг. Ийм хөгжимчдийн сэдвтэй зургууд бас нэлээд зурсан байсан шүү дээ. Тий. Тэгэхээр энэ одоо яг сэтэл санаа ер нь хаанаас яаж өсч вэ? За яг энэ бол юу л да. Одоо энэ уртын дуу, хөөми, хархираа, тэр уул усны чимээ ерөөсөө амьд гэдэг хөхгүй. Одоо энэ барвалтай одоо ятга тийм ээ туйл хайлах одоо жангар хайлах одоо туйлсууд их гой тийм бүхэл амьдралын монгол хүний тэр юунуудыг хилцсэн байдаг хөөх. Тий. Тэр сэдвийг та бас хөндөж ингэж уран бүтээлдээ бас яг өөрийгөө ингэж сорж үзээл судлаад эрэл хайгуул хийгээл одоо энэ болгон чинь л одоо өөрийгөө баясгаж जैन тийм ээ. Тэгэл юм болно штэ. Одоо анхны заснаар намрын ав тийм ээ. Ан аавын тухай. Бас л энэ дотоод сэтгэлдээс зүүдлэх тийм ээ. Бодох, санах, сэрх яг энэ зүйлийн тэр зүүдний нэг тийм завсар орж ирсэл зүйлүүд байгаа юм л да. Монгол өнгө ямар байх хэвээр. Одоо энэ хүн болгоны л одоо энэ зураач болгон ч өөр ингэсэн тийм техниктэй, өнгөтэй, дотортой, сэтгэлтэй тийм ээ. Тэгэхээр зураач хүн болгоо адилхан байхгүй. Байгалийн чулуу болгон өөр ингэсэн тийм хэлбэр төрстэй байдаг учраас одоо энэ өнгө энэ төрс одоо энэ зохиомж энэ болгон болохоор миний одоо нэг амьдэрсэн өссөн орчин тэр юу бол маш их нөлөөлдөг байгаа байхгүй юу? Малчтын одоо ахуйн өнгө төрөх тийм ээ. Зөв. За энэ болгон ч л одоо шингээл явж идэг
Тийм зүйл байгаа шүү. Маш гоё. Та урлагаа бидэнд бас нэг товчхон танилцуулж өгөөч. За манай урлаг яг хаа тэгэл ахна бас ойрд нөгөө хөдөө мал зал төлөвлүүлээд бас нэг уран бүтээлээ сайн хийж чадахгүй л яваад байгаа. Ер нь бол тий хөдөө ээж аав маань байна. Тэгээд адуун тех дуртай. Тэгээд сайгүй малаа унгуулж байгаа хөдөө байж байгаа саяхан ирэл өч. 19 онд одоо энэ олон улсын пионер улсын Монгол салхи гэдэг одоо энэ Баян хонгор аймагт болсон байгаа. Тэнд 6.6 30 гаруй уран бүтээлчд явсан. 100 тоорой гэдэг газар. Тэнд хийж исэн судалгаан дээрээс яг бүтээлээ томруулах маягтай хийж байгаа ажил байна. За. Тэр нь зураач хүн чи өөрөө пионер энэ байгаль руу явж маш их зүйлийг сурд юм шиг байгаа. Тэгэлгүй яхаа. Одоо байгальчин бол одоо энэ зураачин бол одоо хамгийн мундаг багш гэж ярьдаг шүү дээ. Одоо чи дуусал баг. Байгаль дэлхийгээс ер нь бол их хэмиг олж харна. Тэндээс их суралцсан, маш их судалгаа хийн. Судлаач ер нь уран бүтээлч бол маш тийм судлаач байдаг. Тэ. Ер нь судалгаасаа хийж маш их эрэл хайгуул хийж өөрийгөө олох тийм л юу болж байгаа юм л да. Миний охин 4 настай. Ер нь л байгаль зураг зурна да. Хар багасаа зурсан. Тэгээд дуртай юм хийгээл ингээд аавтайгаа хэлээ. Урландаа тэгээ байждаг. Хамаг цагийг өнгөрөө. Аваасаа суралцаад байж байдаг. Бас их гоё. Юу зурж байгаа юм бэ миний охин? Цаг магтай гарал зурдаг шиг. Гарын хийгээ зурж байна. Хөрөг зураг, ер нь зураач хүний бас нэг гол хөрөг жанр хөрөг зурах юм шиг байгаа. Тий. Хөрөг бол одоо бас л их чухал та. Ер нь бол их хүнд юутэй тийм ээ. Хүн болгон бас хөрөг зурахгүй бас тэр нь хэцүү. Яг хөө би энэ эмээгээ 2022 онд зурсан. Эмээгээ минь хөрөг. Энэ хүүгийн хөрөг байна. Тэгээ ерөнхийдөө нэг өөрийнхөө ээж аавч гэдэг юм уу одоо эмээ өвөө нэг тийм улсуудаар ер нь хөвчлэн өөрийнхөө чадхаар л одоо хийж л байгаа юм л да. Судалж одоо ер нь судалгаагүй юм хийнэ гэж бол одоо ер нь байхгүй. Ер нь их бага хэмжээгээр л судлах хэрэгтэй. Энэ ерөөсөө энэ амьдралын мөн чанар чинь бүтээл хийх их үүсвэр байгаа байхгүй юу? Орчин тойрон одоо энэ хөдөө ахуй амьдрал эднэр чинь тэр чигтээ бүтээл харагддаг. Маш гоё. Ер нь бол морьтой бол салшгүй холбоотой. Ер нь хар багасаа хурдан морь унж, ер нь морь унахаараа дандаа л төрүүлж исэн. Надаар ч одоо манай нутгийн улсууд чинь морь унуулах дуртай. За. Хурдан гошнохтой айлг нь. Тэгж хэлдэг үлээ шүү дээ. Энэ яг манай чимдээ өгшийн бүтээл байна. Унаг. Энэ бол одоо чимдээ өгшийн нөгөө ээж аав хоёр мэн гээд. Одоо энэ авдарч байдаг юм уу? Энэ хуучны цойд суурга, энэ саахуу, энэ эдгээр чи ерөөсөө ингээд нэг миний яг дотоод сэтгэлийг бас гоё ирлээд байгаа юм шиг те. Нэг тийм хуучин амьдралыг эргээд ингээд санах, дурсах эднэр яг энэ цаг хугацаатай маш их холбоотой. Энэ цаг хугацааг бол одоо бид нар бол мартаж болохгүй. Одоо энэ этүүдник гэх юм бол одоо жишээлбэл ардын зураач Дагдангийн амгалан гэдэг хүний этүүдник танд дурссан. Гэхдээ би энийг тухайд худалдаж авч ирсэн. За. Өөртөө. Тэгээ бэлгшээж. Тэгээ энэ хөл зүйл чи ерөөсөө бэлэгдлэр хүн амьдэрдэг тийм ээ. Тийм юм байгаа. Өөрөөсөө дотроосоо өөрийгөө дал тухамсарыг мэдэрч те. Тэгжээж л амьдрал үргэлжилдэг. Урд хойд амьдралыг одоо ингээл бүхэл зүйлийг зогслуулж мэдэрснээр л одоо хүн гоё уран бүтээлээ хийн. Амьдрын цаг хугацаанд орон зайд бас ингээл шилжиж орно шүү дээ ер нь бол. За би ч одоо Төв аймгийн Эрдэнэ сонсон мөн төрсөн. Бадын гол, Цөвлийн гол гээл. Одоо сайхан манай нутагч одоо сайхан л да яалч хөө те. Тэн төрөл одоо багасаа л одоо зураг зурж өссөн дөө. Манай авч нэг төрөгний тэрэг өрдөг байсан. Миний хамгийн анхны багш ч одоо
Миний аав баггүй. Оо за. Миний аав чинь ингээд эмнэлгийн жолооч байхдаа шог зургийн уралдаанд орно. Гэр ирээд нь, авдар ирээд нь зураг зурна. Тэгэл ер нь аавыгаа дагаж явал тэгээ Төв аймгийн Эрдэнэ сантаа лэж автагаа маллал зураг зурвал тэгэл олон жилийг л одоо амьдарч байна да. Тэ. Лавгсрын багш маань анх намайг оюутан болоход хичээл зааж ялаа. Гаваагийн төмөр гэж зураач. Энэ хүн бол одоо бас л миний ер нь багш. Тэ. Тэгээ ардын зураач Чимэд Орж багш маань байна. Чимдээ багштайгаа бол одоо 25 жил хамт дагаж одоо явсан байна. Одоо багш чи одоо надад одоо хоос татгаас гэсүүлэл тэр өнгө тэр бүхий л зүйл дотоод мэдрэмжийн тэр асуудлуудыг одоо маш их нарийн сайхан хэлж өгч ийсэн. Ер нь бол одоо миний төрсөн нутаг ус, уул ус тийм ээ. Одоо ахуйн амьдралд хэрэглэгддэг эмээл хазаар ногт тэр өнгө болгоно ингээд сэтгэл тоногчсон байж дээ. Одоо энэ уран бүтээлээ ингээд хийж явахдаа аль болох тийм бор авдар сударч байдаг юм уу тийм ээ. Араг саварч байдаг юм уу, идүүгэрч байдаг юм уу. Тэр өнгүүд илүү их давмгаалаад байгаа юм шиг санагддаг. Тэ. Тэгвэл юу яа? Одоо танаа багшийн төрсөн нутаг Баян Өнжүүлийн зоргол хайрханлууныг явчихад ирэх үү? Оо тэгээ болно шүү дээ. Зоргол хайрханд бол сайхан бол бид хоёр одоо 3 удаа очиж сайхан зурсан байдаг. Тэ. За багш амархан сайн явж байна. Сайхан аварж байна. Сайхан аварж байна. За танай нутгаар сайхан байна уу? Ногоо сайхан гүү мал унгалал жинхэнэ хаврын ажил аав ээжин сайхан. Заав цаа. Гэлзал. Гэлзал энэ. Сая баахан бороо оров уу? Тий, сая нэг 4-5 цаг шахуу бороо ороод. Нилээ сайхан устай бороо. Танаас тэргүй сайхан болох нь дээ. Ер нь бол сайхан болж байна. Сайхан ногоо гараад. Цохойгоо жоохон салхилаад хавсраг тавиад хар жоохон цохойж өгөхгүй. Сая нэг сайхан бороо орцсон жаштайхан болж байна. Гүү сайхан унгалж байна. Гүү сайхан унгалж байна. Тэгэл адуун дээр байж их чинь нэг таны нэг муутуу цаасан дээр одоо хийсэн гоё бэхэн зургнууд байгаа шүү дээ. Яг тэрний чинь юунууд яг л харагдаад ерөөсөө яг ер нь байх юм аа. Би ч нэг Монгол адууныг морг гэхээс өмнө Монгол адуу чинь тийш өөр юм байна шүү дээ. Хэлбэр нөө тэр дотоод сэтгэл нөр хүндээ хайртай байгаа сэтгэл бүр хүн шиг бүр уйлдаг шүү дээ тий. Үнэхээр уйлна. Ухаантай хизээч хаач хайдгүй сонин амтэн шүү. Нэг хүндрэлтэнд тэгээ монголчууд өгсөнгөө ёстой нэг бидний яг хүндрэлт Монголыг бол одоо энэ том эзэн төрөн байгуулахад морины хүч шүү дээ. Тэгэл байх. Тэр жижигхэн Монгол адуу тэр дэлхийн талыг эзэлэлт тавих гэдэг чинь те өөрийгөө тэжээгээд явж байгаа шүү дээ. Өөр газрын адуу бол хажууд нь тэжээлийн авч явдаг юм байгаа үлгүй. Оюусын төртгөд чинь тэр өөрснөө яваад өөрснөө эдээшлээд те. Тэгээ Монгол адууны ер нь бол нэг өнгө цөс хүртэл их гоё байх юм аа. Хүнтэйг адилхан бааtruуд байхгүй. Тэгээд бүр үнэхээр гайхамшигт. Тэрний тэр мөн чанарыг л би их боддгийн дотроос нь ингээд хүн шиг сэтгэл гардаг. Хүн шиг хардаг хүн рүү юм гуйж хардаг шүү дээ. Уйлж харна, гуйж харна. Аргадна. Загнана. Яг хүнтэй юм яриад идэв шүү дээ. Тэг ер нь мөрөд тийм тэгдэг байхгүй. За энэ мөр яг ааштай биш яг араар нь гарахад эвгүй шүүхтэл яг л байдаг шүү дээ. Яг ингээл. Тэгээд нэг хайрлахаараа туйлын хайрладаг. Тэр мөн чанарыг л би багш нь зурхыг их мөрөөддөг. Гэхдээ насаараа зурсан мөртлөө л гаргаж чаддгүй маа. Тэгэл үнэхээр морь зурдаг хүн дэлхийгээр дүрэн бэ. Морины хэлбэр морины дүрс зурдаг, сайхан зурдаг. Би бол сайхан зурхтай биш тэр дотоод мөн чанарын л гаргах юмс. Яттай нэг алдартай куратор миний Гонкогд одоо дэлхийн 10 кураторын нэг л дээ Джонсон Чанг. Тэр хүмүүний тухай нэг бичгтэй нэг заримдаа Чимэд Орж морин дотор өөрөө явж байгаа юм шиг өөрөө тэр дотор нь хамт байж байгаа юм шиг тэгж
над бодогддог гэж хэлэхэд би бас нэрэл би яг тэгж бодож байт юм а дотор нь яг энэ адуун дотор нэг адууны одоо нуруунд дээр толгоогоо тавьдсан жаргаж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг байхгүй. Харин Тэгээд тэр хүн мундаг харсан байт. Тэгээд хүний хэлсэн үгнээс нь би суралцж байгаа шүү дээ. Нэрэл би нэр тэгж л боддог шүү дээ. Өөрөө бодохгүйгээр бодлоод явж идэм биш дээ хүнд чинь. Уран бүтээлчин бол тэгж бодох хэрэгтэй юм бэл. Гадаад хүн чанараас гадна дотоод сэтгэлийг энэ ертөнцийн дотор байгаа аран шингууд салхи хүнтэл энэ уулын доогоор урсж байгаа шүү дээ. Энэ дотор ус байгаа шүү дээ гэдэг. Тэр зөөлхөн тэр энэ байгалийн тэр гоо сайх бид энэ байгалаас миний ээж чинь энэ байгаль шүү дээ. Хамгийн чухал энэ дэлхий чинь бидний ундаа бидний зоогийн ширээгээд зураг зураад идэх чинь тийм л учиртай. Тэгэхээр зураг гэдэг нь зөвхөн гадаад юу биш. Үзүмж биш. Дотоод ертөнцийг зурах хэрэгтэй гэж л их чин сэтгэлээсээ бодож хичээж явдаг тэр маань. Тэгээ зарим талдаа биелдэг, зарим талдаа сэтгэл дундуур л байдаг. Энэ моднууд би одоо яг ийм мод ингээд цэнхэр моднууд зураал байж байгаа. Яг л энэ дүрслэлнэр нь дутуу байна штэ гэдэг энд ирээд ингээд өнөөдөр өглөө намайг ингээ бүр дуудаж авчирч байгаад ингээ юмнуудаа үзүүлж штэ. Энэ ертөнц чинь ямар ухаан дүүрэн ухааны л тийм сав юм да. Тэгж л бодож уран бүтээлээ хийж явах хэрэгтэй л гэж шавьдаа захинда. Чимдээ ахтаа бас баярлаа гэж хэлмээр байна. Одоо чимдээ багш мөн ингэж хэл юмыг ингээд заагаад ингээд сурчдаг те. Мэдрэмжийг зааж болдгоо юм аа. Тэгэхээр энэ дотоод сэтгэл дотоод энэ хөг гიშгэлүүлж одоо юмыг ажиглах, судалгаа хийх, ер нь орчин тойрны аж амьдралаас одоо бүтээлийн их үүсвэр гардаг тийм ээ. Энэ их үүсвэр дотор л одоо хүн өөрийгөө хөглж, гიშгэл дотоод сэтгэлээ хөдөлгөж чадах хэрэгтэй. Мэдрэмжийг сурах хэрэгтэй. Хүнийг ер нь үйл хөдлөл авьяа тийм бүх юмнаас хараад ер нь жоохон мэдэрнэ. Энэ нарийн мэдрэмжүүд тэргүй ингээ урландаа суугаад ингээл багштайгаа харьцаад уран бүтээлийг хараад бусад сайхан уран бүтээлчдийн бүтээлийг уншаад энэ болгон мэдрэмжийг бол суулгаж өгдөг. Яалтчгүй. Тэ. Энэ мэдрэмж бол одоо ерөөсөө монгол хүний одоо цаанаасаа ямар мэдрэмж байх хэвтэй тийм ээ. Төрлөх нутаг, ээж аав ер нь их тийм хайр хүндэтгэлийн гүнзгий тийм юмнаас л одоо төрж юм л та. Монгол ахуй сэтгэлгээг орчин үеийн уран зурагт ингээ буулгахад ер нь ямар бэрхшээлүүдтэй тулдیں۔ Яг Монгол ахуй сэтгэлгээ гэдэг чинь бол одоо хүн болгонд л өөрсдийн гэсэн дотоод мэдрэмж антим байж идэг тийм ээ. Хүн ойлгохыг хүсвэл бүгдийг л ойлгоно. Монгол хүн бол одоо би өөрөө бол орчин цагийн хүн тийм ээ. Ягаад энэ 13 дугаар зууны их нүүдлийн тухай ч гэдэг юм уу, хүн чулуудын ч тухай ч гэдэг юм уу те. Тэр юмыг ингээд зурхыг энэ ерөөсөө цэвэр дотоод сэтгэлийн мэдрэмжүүд яваад байгаа байхгүй юу? Тэр цаг хугацаанд он цагт очихын тулд бид нар чинь бас судалгаа хийн, судлана. Тэр зүйлийг зүүдлэн тийм ээ. Тэгээд тэрийг нүдэндээ харна, чагнана, сонсно. Энэ л их учир байна л та ер нь бол. Ямар гоё бэлэгдэл болгож энэ гэргээ байна. Их авшиг одоо ирэх болтгой гэдэг. Энэ одоо хүн нөмөр те тэнгэрийн сум байх жишээтэй те. Миний өөрийн дотоод сэтгэлд байгаа зүйлээр би өөрөө бэлэгдэж хийлгэсэн байгаа байхгүй. Мандан Бадрахын гал тийм ээ. Зураг наброс зураг дадал болгож дандаа хийж хэлсэн. За гараа зөвшрүүлэх хэрэгтэй. Энэс цааш ер нь тэрэндээ их ажиллая. Тэгэл энэ гоё сүүл энэ бориу эднэрийг харж байна. Энэ яг ичнээ ингээд хөлгөр дутуу байгаа юм шиг мөртлөө наадах чи яг бүр бориу ерөөсөө үе мөч тийм ээ. Тийм байна. Амтны ерөнхий төрх бол яг байж байна. Яг л байж идэм юм. Тий. Цаад мөнгө аштайхан болцсон шүү дээ. Тийм тий. Ингээд их ясныг дүрсэн ууж ирж шээс тий. Та ер нь зураг зурж байхдаа ер нь ямар дуу сонсох дуртай вэ? За ер нь л хөөмөө харихраа цуур хөгжим тийм ээ. Одоо энэ шарвгаа энаас их дуртай сэрсэн талч гэдэг юм уу те. Нэг нь өнгөөр нэг зураг бол ямар өнгө сонгох юм? За баг уумбар өнгөөр зурх болоо. Уумбар өнгө гэж ямар өнгө? Тийм бор өнгөөр зурна шүү дээ. Тэгээ энэгээр байна уу?
Одоо байгаа баг. Гэхдээ хольж гарах юм уу? Гөө одоо жишээлбэл Энэ бор өнгөрөл та одоо ингээл харж байна. Ерөнхийдөө бор өнгөмөнгөөр таглаж ижил одоо зурна л да. Хэрвээ таныг нэг түүхэн хүн зураг гэвэл та хэнийг зурах вэ? Түүхэн хүн зураг гэх юм бол одоо модон шань юу? Таны одоо мөрөөдөл ер нь хаана үзэсгэлэнгээ гаргая гэж боддог вэ? Энэ дэлхийн. Дэлхийн үү? Тэгэл мөрөөдөл их вэ шүү дээ. Ер нь бол их орондоо л их сайхан үзэсгэлэн гарах хэсэл гэж боддог шүү дээ. Та хэрвээ нэг жижигхэн одоо миний авчирсан энэ канвасан дээр нэг зураг зурна гэвэл яг хамгийн түрүүнд юу зурах вэ? Тэгэл төрсөн сэтгэлдээ л зурна. Энэ бүтээлдээ би илүү хайртай гэсэн тийм бүтээлүүдээ бас бидэрт хэлж өгч. За миний хайртай бүтээлүүд байгаа. Их нүүдэл гэж байна. Их шиглэн гэж байна. Хэвтүү лав гэл одоо ийм сайхан бүтээлүүд байгаа л да. Юу бод 2007 онд оны шилдэгт оролцоод 2008 онд Бээжингийн биенналд оролцож ирсэн. Тэр их нүүдэл зурга маш тийм хурдтай их сонин зурцсан. Яг тухайн цаг үед нэг өөрийнхөө ухааныг гүйцэхгүй ч юм уу, гараач гүйцэхгүй ч юм уу нэг тийм сонин мэдрэмжээр зурж ижсэн. Яг хонин дээр явж исэн чинь луц дуурсан чинь таны зураг Бээжингийн биеннал тэнцлэхэд л одоо баярлал, гайхаал тийм ээ. Хөдөө хонь хариулж явж байгаа хүн шүү дээ. Тэгэл тийм сайхан юм дуулж ирсэн. Тэр том наадамд үзэгчдийн одоо өмнө бүтээлээ тавьж үзүүлнэ гэдэг чинь одоо уран бүтээлчийн бас нэг тий тэр чин 150 орны 300 гаруй зураач. Тэгээд тэр чин олон улсын одоо зураачд яваад ингээ зураачдын урлагаар ороод явж ирсэн. Би тухайн үед юу ч мэдээгүй залуухан ч байсан, хүүхэд ч байсан. Тэгэхээр сонгогдсон байсан. Өнөөдөр Монголын уран зургийн чиг хандлагыг ер нь яг өөрөөр дүгнээд хэлвэл юу гэж дүгнж хэлэх вэ? Ер нь ямар хуу чиг хандлагаар явж гин гэж харах вэ? Манай Монголын төрөлх урлагийн чиг хандлага бол одоо маш сайхан явж байгаа шүү дээ. Ер нь бүх төрлөөр тийм ээ. Сайхан залуучууд, сайхан багш нар, зураач нар өөрийн төрөл жанраар одоо сайхан бүтээлүүдийг одоо бүтээж байна да. Одоо гадагшаа дотгошоо одоо нээлттэй болцсон тийм ээ. Өнгөрсөн жил одоо бид нэр Японд үзэсгэлэнгээ гаргасан байна. Солонгост үзэсгэлэнгээ гаргасан байна. Ер нь дэлхийн аль ч оронд очиод үзэсгэлэнгээ гаргахад бол нүүр бардам. Ер нь бол дэлхийн жишгт бол хүрдсэн шүү дээ. Ер нь бол манай Монголын төрөлх урлаг бол бид ер нь бол 3,500,000 хүн амтай. Тэгэхээр энэ бол цөөхөн шүү дээ. Ер нь асар том бүрнүүдийн хажууд. Тэгэхэд бидний одоо яг энэ бүтээж байгаа энэ бүтээл нь энэ уран бүтээлчдийн хичээл зүтгэл дэлхийд гарч байна гэдэг бол маш их гайхамшигт. Сэтгэлгээний агуу их орон зай бидэрт байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах. Одоо бид нар чинь дэлхийдээ одоо хөл нийлүүлээ алхаж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар чинь дэлхийн хэмжээний уран бүтээлчтэй бас ингээд өөрснийгөө сорж, дүүцүүлжтэй, өөрснийгөө эрэлж хурцлж бүтээлүүдээ хийж шít. Уран зураг нийгэмд ер нь ямар өөрчлөлтийг авчирч чадах вэ таны хувьд? Уран зураг нийгэмд бол одоо маш том өөрчлөлтийг авчирна шүү дээ. Одоо энэ цаг хугацаанд хуучин цагийг шинэ цагт авчрах тийм ээ. Шинэ цагийг хуучин цаг руу явуулах. Одоо энэ уран бүтээлчүүд чинь соён гэгэрүүлэх те. Одоо энэ хүүхэд залуучуудын мэлмиг, мелаж энэ үзэсгэлэн ер нь үзэж явах маш чухал байгаа. Ер нь бол зураг сонирхдаггүй гэдэг улсуудыг би гайхдаг байхгүй. Бидний өмсөж зүүж байгаа те. Одоо хувцс эдэлж хэрглэж байгаа энэ байшин те архитектурын бүхэл юу чинь одоо ерөөсөө хүний хэрэгцээ. Хэрэгцээний дотроо энэ урлаг гэдэг зүйл нарийн маш гоё сайхан мэргэжил байл л да. Энийг бол ойлгохгүй гэсэн тийм юм ерөөсөө байж болохгүй. Одоо өнөөдөр жишээлбэл юм байна шүү дээ. Хүн гоо сайхандаа гоо зүүн мэдрэмжтэй, гоо сайхандаа анхаарч яана гэдэг чинь гоо зүүн мэдрэмж байхгүй юу? Энэ бол хөгжим сонсох одоо уран зураг үзэх, яруу найраг сонсох эднэр ерөөсөө л хүний агаар тий. Агаар л байгаа байхгүй. Залуу уран бүтээлчд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол ах уу чиглэлээр одоо таны энэ түүхэн сэдвээр бас зурдаг зураач нар ч байгаа. Энэ залуу хүмүүс та яг өөрийн талаасаа зөвлөгөө өгвөл юу гэж зөвлөх вэ?
Ер нь бол маш сайн бүтээлч явах хэрэгтэй, хөдөлмөрч явах хэрэгтэй, судлаач явах хэрэгтэй. Ер нь юмыг унших судлах л одоо их чухал байна да. Уншиж судлах хэрэгцээ бол хүн төрөлхтөнд ер нь мөнхийн л байсан юм шиг. Одоо ч гэсэн байсаар л байна. Миний нэг харж байгаа зүйл энэ дүрслэг хурлын чиглэлээр уран бүтээл төрөгдөг хүмүүс яг ингээд ганцаараа урландаа суугаад оюун санаанаасаа бүтээл гаргаад ингээд шууд нийгэм тавиад үзүүлдэг. Энэ бол их гайхамшигтай санагдаад байгаа байхгүй. Бусад уран бүтээлчд бас нэг тийм юм байдгүй тийм ээ. Бас заавал нэг хамтарсан нэг юм хийж нэг бүтээл гаргадаг. Тий. Зураач хүний гол юм чи гоё юм. Одоо жишээлбэл шүлгэн бичэндээ, хөгжмөөн бичэн, симфоно тавина ерөөсө цогцоор нь хийдэг. Одоо шүлэг зохиошоод аяыг өөр хүн хийн гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар чи аялгаугаа зохион тийм ээ. Тэр сайхан бүтээлийг одоо ингээд дэлгээд тавихад бүрэн бүтнээр нь тавьдаг нэг онцлог санагддаг шүү дээ. Өөрөө дуулчин те. Тэр чи ерөөсөө тийм байгаа байхгүй. Өөрөө л ерөөсөө бүх юм гаргаад байна. Тий, өөрөө бүх юм гаргаад дуучин байна, хөгжимчин байна тэгэл тий. Уран зураг сонирхдаг хүмүүс мэдээж өөрийнхөө гэрт өөрийнхөө хүссэн зүйлийг зуруулах хүсэл байнга байдаг гэж боддог. Тэгэхээр энэ дүрслэг урлагийн хэрэгцээ хүний оюун санаа бас тодорхой хэмжээнд хүрсний дараа бий болд юм шиг. Тэгэхээр манай Монголд бол маш их олон уран зураг сонирхдаг хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр энэ захиалгын одоо энэ бүтээлүүд одоо хүн ингээд зуруулъя гэхэд та ер нь яаж ханддаг юм? Өө яг хөө тэгэл хүнд санаанд нь хүрсэн сайхан зүйлийг хийж өгөхийг л боддог ер нь чанартай, чансаатай. Одоо ихэнх улсууд нутаг ус, уул усаач юм уу те зурглахыг их боддог. Морио юм уу те хурдан мориоч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд бол их байдаг л да. Би бол одоо өөрийнхөө хэмжээнд яхад жоохон ер нь бол бүтээл талаас нь ч гэдэг юм уу те ойлгуулад яг л тэгжил хийж өгөхийг яг өөрийнхөө хийдэг маневрээр л хийж өгөхийг хүсдэг. Ер нь бол тэр л их чухал санагддаг шүү дээ. Надаа одоо яг нэг фото зураг өгөөд фото шиг зураад өгөл гэж байгаа юм л да. Тэгэхээр би тийм боломж байхгүй л гэдэг. Ер нь бол миний яг уран бүтээл яг ямар хэмжээнд, ямар өнгө аястай, хэлбэр төрстэй явж байна те. Ер нь бол яг тэр юугээрээ л хийдэг. Ихэнх улсууд тэгэл хийлгээл авдаг л да. Тэ ингээ холбогдоод одоо жишээ нь ингээд гэртээ бас нэг өөрийнхөө боддог юмыг зургийг ингээд хандаа өлөгмөр санагдвал энэ нээлттэй юу? Гүн нээлттэй шүү дээ. Ер нь манай бүхэл зураач нар нээлттэй баг тий. Тий, ерөөсөө бүхэл нээлттэй тий. Манай уран бүтээлчд бол сайхан сэтгэлтэй, сайхан байж сайхан зураг зурна тийм ээ. Эргээ тэр улсууд дандаа гоё дурсамжуултан маш сайхан зүйлүүд байгаа. Тэр сайхныг мэдрэх л хэрэгтэй. Ер нь бол дүрслэг урлаг. За дүрслэг урлаг гэдэг зүйл яг энэ ялангуяа монголчууд бид нар монгол хүмүүсийн яг энэ орон зайд ороод ирэхэд маш их гэгээлэг зүйлсийг авчирна гэж би боддог. Тэгэхээр дүрслэг урлагийн боловсролыг багаас нь л хүнд суулгадаг тийм ээ. Дүрсийг бий болгож ич. Тэгэхээр дүгийнх нь нэг энэ канвастай зочны зорилго болвол танаар нэг зураг заалгаад өөрөө зурах. Тэгээд тэр одоо би зураг хадгалаад аваад үлдмээр байгаа байхгүй. Яагаад гэвэл таны уралд ирсний одоо энэ сүнслэг бүх зүйлийг л энэ цагаан зотон дээр авч үлдээд таны харин юу штэ будаг биерээр зурах юм шүү. За энэ зураач болгоны урлан чи өөрийн гэсэн гоё тэнгэртэй авшигтай байгаа штэ. Тийм штэ. Тэгэхээр чи энэ яг орчинд нь ингээд зурна гэдэг чинь их чухал заа юу. Чиний төрсөн сэтгэл мэдрэмж юу төрөх нү те тэрийг сайхан болгох хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр ингээд чи дуртай зүйлээ зурж болно. Яг өнөөдөр биднэрт бол ийм байгаль дээр гараад шууд байгаль зурах боломж одоо байхгүй л байна л да тий. Ер нь байгаль дээр нь очиад зурвал бас гоё. Тийм байдаг байхгүй юу? Гоё. Тэгэл чи юу тэгэл дотоод сэтгэлээс чинь гарч тэгэл тэрийг л гаргах шүү дээ. Маш гоё. Харин яг энэ дотоод сэтгэлийг чиний бас мэдрэмжийг бас хармаар байна л да. Гол нь чамаас яг юу төрж болох нь үү те? Тэгье. Тий. Тэгэхээр би бас оролдож үзье танаар бас заалгаж зөвлүүлээд. Харин бол тахта маш их баярлалаа ингээд. За баярлалаа. Товчхон хугацаанд ч гэсэн ингээд биднэрт маш их олон зүйлийг бас өгүүлж чадлаа. Би бас таны дараагийн одоо үзэсгэлэнд очиж сурвалжлах хийе гэж бодож байна. Үзэсгэлэн гээ гаруул дүүдээ ямар ч байсан дуулгаараа. Тэгэх юм бол
таны бүтээлүүдээр бас ингээ аялаад бас нэг контент гаргаад үзэгч түмэнд үзүүлье гэж байна. Ахтаа бас урланд нь яаж хоосон байх вэ? Нэг канвас тэгээд энэ бодож байгаа байхгүй энэ цагаан өнгө гэдэг чи өөрөө их ариун. Тэгээд энэ цагаан өнгөнөөс бас их олон зүйл ургаж гардаг байх гэж би боддог. Тэгээд танд нэг энийг за байгаа шүү урланд нь. Цагаан өнгөч одоо мэдээж чинь чи сүүн цагаан сэтгэлийг бэлэгдээл ирсэн баг шүү дээ. Цагаан өнгөч юм бол одоо мэдээ их өнгө те. Хар өнгийг бол эцэг өнгөч гэх юм уу те. Монгол юугаар яагаад. За маш их баярлалаа. Энэ дээр нь сайхан гоё юм хийнэ. Баярлалаа. Тэ. Ариун бол дахтайгаа бас ярилцаад миний бас дотор сэтгэл нэг юм хадны сүв зургууд явдаг байхгүй. Ингээ би өмнө ингээ хадгалаад гоё шүү дээ. авцсан. Энд энэс бас би хид хідэн дүрслэлийг муутуу цаасан дээр бас бэхээр ажилласан байт. Тэнгүүд би одоо энэ танаар заалгаад яг энэ канвас дээр энэ 8 дугаар зургийг л зурмаар байна. За. Одоо би яах хэвээр юунаас эхлэх хэвээр. Одоо сайхан зохиомжоо хараад яг энэ хоорондын харьцаануудыг сайхан хараад энэ дээр эхлээд тарандагараа сайхан буулгач. За. Цагаан одоо эхний хугацаанд ер нь бол шүү дээ. Ингээд анхан суралцагч гэдэг юм тийм улсуудад бол зураас зохиомж, конструкц байгуулалт гэдэг одоо энэ натюрмортыг эхнээс нь заадаг шүү дээ. Ер нь зураасны тухай заадаг байхгүй өргөн нарийн зураас. Одоо энэ өсөг зурган дээр ч гэсэн энэ нарийн өргөн зураас одоо бүхэл юунууд явж идэг байхгүй. Зөв. Энэ бас их гоё. Тэгвэл одоо шууд эсвэгээ гаргаал явъя тий. Тий, чи өөрөө зохиомжоо гаргаал одоо. Энэ формат байгаа шүү дээ. Энэ канвасан дээр ерөнхийдөө эдний хоорондын харьцааг харж байгаад яаж буулгах зүг байна тий. Тийм байна. Тэр чи нэг өөрөө хараараа багтаах хэрэгтэй. Энээс илүү дутуу гаргаж болохгүй. Окей. Олийн дотор л гоё одоо хийнээл гэсэн үг. Хилчлээ. Зүг чигийг хийнээл явъя. Чи нэг өөрийнхөө нэг дотоод сэтгэлээс нэг мэдрээд хийгээд үзтээ. За тэгье. Тэр жохол шүү. За энэ л бодлоо. Одоо энийг зурж байгаа хоорондоо ингээд деталаар нь харах хэрэгтэй. Ер нь ингээд дүрсээр нь харсан дээр. Дүрсээр нь харж тийм ээ. Одоо энэ хөдөлгөөнүүд их чухал шүү. Нэр хөдөлгөөнийг мэдрэх бас чухал байна тий. Хөдөлгөөнийг мэдрэх чухал. За ойлголоо. Энэ чи амар гоё уран хөдөлгөөнтэй байдаг. За. Тий. Тэгэхээр тэрийг ерөнхий одоо энэ хөдөлгөөнийг бас энэ дотроо бас өөрөө буулгахтаа бас мэдэрч буулгах хэрэгтэй байна тий. Энэ ичнэн эртээр үе хийсэн ч үсгсараа энэ амар амттай бас тийм тий. Урлагийн бас нэг тийм модерн ч гэдэг юм уу абстракттэй. Тий. Тэр гоё хэлбэр төрсөд бас ингэ явж штэ энэ хэрэг. Бас тийм байна тий. За тэгэл болж штэ. Одоо энэ хараа. Энэ цээж энэ нарагшаа нарийн байгаа эднэр тий. Тэр их чухал юм байна. Тэгээд энэ эвэрний энэ хоорондын зай маяг штэ. Нэг холдсон ч үжих шиг. Тийм байна. Яг ингээ харах, ажиглах эднэр чи их чухал штэ юм бол ойлгомжтой. Юм ихлээд ингээ ажиглана. Мэдрэмж Ажиглалт тий. Ажиглаад хараад чи бясалгаа тий. Яавал яаж болохоор байна тэгэл. Ер нь таны яг хэлдгээр нөгөө гидсний тэр таталт болон энэ хэлбэрийг гаргана гэдэг чинь бас өөрөө. Энэ өөрөө ингээд уран байд юм байна тий. Уран гоё хөдөлгөөнтэй байдаг. Энэ ичнээ ингээ харахад амархан юм шиг, болгоч юм шиг харагдаж байгаа боловч яг ясамнэр бас их хэцүү. Тийм байна. Юутэй хөдөлгөөнтэй. Яг тийм байгаа байхгүй. Маш гоё. Тий. Зүг баг. Тий. Би бол одоо шууд ингээ зургангууд өөр яг ингээ жишээлбэл одоо ийм юм байгаа байхгүй. Энэ зураас хэлбэр дүрсийг татахын тулд өштэй таталбар зураг наброс зураг дадал болгож дандаа хийж хэрэгтэй юм. За хийчихээ. Гараа зөвшрүүлэх хэрэгтэй. Энэс цааш ер нь тэрэндээ их ажил. Тэгэл энэ гоё сүүл энэ бориу эднэрийг харж байна. Энэ яг ичнээ ингээд хөлгөр дутуу байгаа юм шиг мөртлөө наадах чи яг бүр бориу ерөөсөө үе мөч тийм ээ. Тийм байна. Амтны ерөнхий төрх бол яг байж байна. Яг л байж идэм байна. Тий. Ерөнхийдөө штэ сайхан тийм шингэвтер ингээ устаа таглаад ячихсан. Акрилик л одоо. Одоо энийгээ далт. Яг энэ хараа. Акрилик бол түргэн гатдаг тийм ээ. Тэгтээ яг досон будагч юм болохоор илүү их гоё нюанстай зөөлөн байдаг. Энэ ерөнхийдөө бол их хатуу бас ажил сурсан улсууд бол ажиллана тийм ээ. Ажиллаагүй улсууд яхаа зөвөр нэг ерөнхий таглаа явахад бол болдог л доо. За тий. За эндээс яа. За.
Орноо тэгэл Хүний арга барил одоо арга барил техникүүд гоё шүү дээ. гоё гайхамшигтай. Тэр болгоныг ингэж харах бас их таашаал. Анаагуур сайхан ингээд тойруулаад дүрсээ тойруулаад Дүрсээ тойруулах уу? дүрсээ тойруулаад яаж ч одоо болно. Ер нь бол хүн хүний яг өөрийнх нь Энэ таталтын одоо энэ биер ажиллагааны техник гэдэг чинь бас өөр байна. Ах зүү. Яах ёстой ер нь одоо. тэгэл нөгөө нэг яриалсан дотоод сэтгэл одоо зурх бас тийм ээ. Чамд одоо яаж хийж болох боломж байна. Тэрийг л одоо ер нь бол тэгэл одоо уран зураг ер нь хүн болгон ер нь зурна шүү дээ ер нь. Тэ. Суралцах хэрэгтэй. Зүг үү? Суралцах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, унших хэрэгтэй, Судлах хэрэгтэй. судлах хэрэгтэй. Энэ зураасыг ер нь бол уран зургийг бол уншина гэж ярьдэн шүү дээ. Тэгэл чи олон удаа ингээл ирэхээр аянда мэдрэлтэй. Тэгнэ. Тэ. Шал ондоо болчих. Таны нөгөө хэлдгээр тэр тэмдэглэж байнгын тэр одоо тэр чинь наброск гэдэг байгаа болоо. Тэ. Наброск таталбар зураг гэсэн. таталбар зураг мураг маш сайн. Одоо чи саяхаа дүрсэн мөрсөг ингээд таталбараар хийж татчихал байх хэрэгтэй. Тэгжиж гарт орох юм байна. хөнгөн зураасаар Тэгээ. Би юу яа одоо? одоо түүш байна, бих байна, үзэг байна, харнаа байна. Бүгднгээр нь биерэн татлага хийгээд ингээл яваад хэрэгтэй шүү дээ. Одоо эднэр дээр ингээд жоохон ингээд гатаад ирж штэ. Тий. Юм хадны юм эффекттэй. Эффектэд оруулж. Энийг ч одоо эффект гэж нэрлэх. Уу яг техник л дээ. Яг эффект үгтэй. Зөв. Тэгээ нэг хад матан дээр байгаа юм шиг те. Зөв. Ийм тийм чи ингээд чулууч хийхгүй шүү дээ. Хаг маг янз бүрийн улбар шар ногоон хаг магтай те. Бас их зөвөн шүү дээ. Тийм байна. Тэгэл хадны өөрийн хагарал цуурал одоо тэгэл байгалийн нэг тийм эрс дээр суур амьсгалд байгаль өөрөө ингээл салхинд илэгдэж байдаг тийм ээ. Одоо хадны сүг зурагч гэдэг шүү дээ. Хад чулуу салхинд илэгдээд байгаа боловч энэ зураг нь ингээд цаашаа хонхоогоол байгаад идэг тий. Энэ амьдралд ерөөсөө тийм юм мэдрэхээ болцсон юм байна. Одоо ингээд хаагдсан юм байна. сайхан тал нутагт явж байгаа дээ шүү дээ. Нүдээр юм харах заяа. Тэгэл хонь мал дээр байж байгаа тэр бороо байгалийн дэм эрс тэр уур амьсгал тий. Тэгэл үүл мүлэг чи ингээл хараад хэвтчихэдэг. Янз янзын бол одоо тэмээ мэмэч болж байгаа шиг арсланч болж байгаа шиг тий. Шуу мууч болж байгаа шиг. Тэгэл ингээл энэ байглаас өөрөө нэг ийм гоё хэлбэр төршүүд ингээд мэдрэгддэг хог. Одоо би ингээл нутагтаа явж байхдаа манай нутаг бол сайхан хаттай. Тэр налаа хайрхан байл одоо алтан уул муул гэл гоё юутэй байна л. Тэгэл тэр ингээл хэсгэн зүгээр детал нэг ийм хадан дээр сууж байгаа юмыг харахч морь маал зүгээр байхгүй төрш байхгүй. Тэр ингээ харагддаг баг. Хүний мэлми нэгждэг тий. Тийм байна. Тэр мэлми нэгднэ гэдэг чинь бас маш гоё юм байна. Бид энэ хотын хавчигдмал амьдралд ер нь тийм юмыг анзаархаа болцсон байдаг гэж магадгүй юм байна. За. Ингэ нарийн яхан зүг баг. Зөв. Чи болж өгөл нь штэ ингээ. Нэг татаад явцаа. Ингээд өө. Тэгэл өөрөөр л явчих. За. Тий. Гол нь өөрөөр л яв. За алга. Чиний мэдэрч байгаа зүйлийг би бас мэдрэхгүй байж болно шүү дээ. Яг зөв. Тэгэхээр энэ зураг зурж эхлэх анхаа шат чи яалт жоох өөрийнхөө юм байна. Бид хитрхи их хулбарлах гэдэг юм байна. Тий. Тийм байна. Тэгэхээр энэ зургийг яг өөрөөсөө гаргаж зурна гэдэг бол бас одоо би охиндоо хамаагүй юм заадгүй шүү дээ. Зөвхөн өөрөөр тэр мэдрэмжээр яв гэдэг. Тэр их зүв баха. Тий. Анчан яг хүүхдийн нэг өөрийнх нь гоё сэтгэлгээгээр хамгийн гол нь хөгжүүлээд өөрөөр нь юм хийлгээд дурлуулад хэлэгч нэг ондоо. Би одооноос ингээд нэг ийм ингэх ёстой гэх юм бол бүх юм зогсох. Тэ. Яг бүх юм зогсох байхаа. Тэ. Тэр чинь шал ондоо зөвлөх.
тэр өөрөөс нь юм гаргаж ирэх одоо тэгж зуруулна гэдэг бол хамгийн том сургалт юм байна гэж би сүүлийн үед бодоод байгаа. Өөрөөр тий гол нь өөрөөр гоё хэрэгтэй. Одоо эхний хугацаанд заавал юм байх хэрэгтэй гэх юм байхгүй заяа. За. Чи энэ биер будга мэдрэх тэгээд ямар гоё капитал байна те. Ер нь бол гоё шүү дээ. Тэгээд нөх өргөн болгоод бол хэрэггүй шүү дээ. Нарийнхан байгаа наад чи гоё юунуудыг тэрийг сайн бодчих. Одоо энэ дээрээс нөгөө энэ үлдээд байгаа цагааны яана гэсэн үг юм. Оо яг хөө тэгэл дараа нь ахаал засаал янзлчихна гэж юу? Чамаа анхны зураг учраас хамаг эвдмээргүй шүү дээ. Зөв. Яг өөрийнхөө нь хэлгмээр шүү дээ. Тий, яг зөв. Өчөх айгу. Одоо манай зурагч нар бол тэр таталбар тэмдэглэл одоо судалбар зураг мөргөч юм бол байнга хийж байгаа шүү дээ. Байнга хийж байгаа тий. Тэгэхээр эн чинь заавал зураач хийх ёстой юм биш байхгүй юу? Тийм шүү дээ. Тэмдэглэл тийм ээ. Одоо ах нь адуун дээр байхдаа хүртэл ингээд дэвтэр цаас те үзэхтэй явж байна. Богино хэмжээнд газ гой санаанд бос юмнуудаа тэмдэглээд авна. Цаад өнгө мөнгө аштайхан болцсон шүү дээ. Тийм ээ тий. Одоо ингээд ирэхээр бас нэг төрсөн ууж ирж шээс тий. Сураад явах хэрэгтэй. Тийм байна. Ерөөсөө ийм маш гоё юм байна. Тэгээд энтэй хамт дагаад манай үзэгчид сурж байгаа байх гэж би маш их итгэж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр та бүхэндээ одоо энэ бүтээлээ ингээ харууллаа. Тулга дүүд. Чи дөр бүтээлийнхаа нэрийг үчээд юугээ тавиараа заяа. За маш их баярлалаа ахта. Маш их баярлалаа. За бүтээлээ шинэ харуулчих. Шинэ амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Дүүдээ маш гоё зүйлийг зааж өгсөн баярлалаа. За хоёр дүүгийн ажил төрөл та үдээ одоо ажилд бас өндөр амжилт хүсье. Баярлалаа. Цаашид энэ гоё зүйл чинь бас сайхан санагдлаа. Тэ канваста зочих гэдэг чинь бас сони юм биш үү. Гоё олон сайхан зурагчдын урлагаар ороод илүү их юмыг сураа тэ. Өшөө гоё юмнуудыг үзвэл гоё юм байна. Маш баярлалаа. Тэ. Баярлалаа ахта. За баярлалаа.